Сайн байцгаана уу өрхөн мужигчтай. Самарын сони дэлгэж та бүхэнтэйгээ мэдчилэн жолгож байна. Орчин бидний сүлжээн дээр хамгийн ариун үжижсэн. Одоо уртын дуу гэсэн кино. Энэ дээр одоо та хоёулаа бүр оролцсон. Тий. Нэг иlang манай аав гэж болоод энэ уртын дууны киноны гол тоглогч. Тийм. Ингээд одоо хаяа амаргүй шүү. Баяр хүргэе аав гэж. Тийм тийм. Би тэр аав гэж би бас уулаа аав гэшээс яг дуу сууж байсан. Би тэрүүн бол чамаар юм бичүүлээд байдаг. Тэгтээ надад бас сайхан бичдэг их. Энэний хийсэн хөгжим нь бол хүнийг ингээд нэг ястаа ингээд хөгжөөчдөг. Хөгжөөд дуулаад байдаг. Гинтхэн уртын дууна яг энэ киноны энэ хөгжим юмсан чинь нэг хэсэг яг хийгээ барсны ард одоо би кино тоглож явахад чи тэн дээр нөгөө юмаа биччихсэн. Тэгээ найруулж ирсэн шүү дээ. Тэгээд ингээд гарсны ард тэгээд би киногоо ингээд үзсэн чинь тэр нэг зарим газар нь тэр нэг аяыг ингээд ямар сайхан тохируулсан мэдгүй. Би нэг ингээд ганцаараа тэрэг бариад явж явах наваа тэгэл нөгөө нэг ингээд тэмээнэ хажуугаар явж явах. Тэгээд тэр нэг цаана ингээд тэр бас сайхан олон сайхан уртын дуу оруулаа. Би тэгэлсэн. Бурхан цагаан чинь бол тийм зүгээр цагаан биш юм байна гэж. Маш үнэн шүү энэ бол. Удирдаачийн хувьд авчихад бол бас энэ бүтээл бол бас их аймаар өндөр амжилт олсон. Энээс өмнө бас ариун цагаан бүтээлүүд байсан. Хасчлуугийн ховоос бол одоо та нар бүр аймаар сайхан танил найз нар их аймаар ойлгоод байна. Тий, хасчлаатай би бол одоо яг кино бол дөрвөн кино хамтран ажиллаж байна. Тий, одоо тэр Титужан гэдэг одоо ааха Баста нэг өс жастдаг нэг настай. Тэр хүмүүс яг бэжин дээр уулнаас тийм үс жастдаг. Тийм яг матер хүн мөн хүнээр тоглосон. Энэ одоо Францад бол удирдаач нь алтан металл аваад ирсэн. Чолоо юмээс бол одоо чолоо бол тэр бол хоёулын нэг ондоо үжилттэй хүн. Тэр ямар нэг юм заавал өөрмөч үжилттэй. Заавал тэр нэг хүний сэтгэл татах муу тэр ондон замаар явна. Тэгээд би бас түүний хэсэгтэн бас хэлдэг. Чиний нэг одоо өнөр нэг гарсаар нэг дэлхий дээр ариун шалал, нэг гарсаар дэлхий дээр их ариун шалал авна. Тэгэл юм бол арай учир нь явчлаа энэ хэлгэнгүй нэг хүний энэ онцлог бас нэг энэ соёлын хэрэгэмжээ, таны үндэстний юм ойлгохгүй. Нэг Монгол манай удирдаачийн Бээжингийн энэ хотонд хийнэ нэг үсчтэй хүний ингээд амьдралын ингээд сүйдрэлээ дэлхийд ингээд гаргаж байна. Энд ч одоо өөр ари юм их хэлэлдэггүй л. Энд ч одоо манай чолооны их хамгийн их амжилттай тань. Тэгээ чолоо бид хол бас энэ уртын дууны тухайс шиг ярилчдээ. Тэгээ чолоос зарим нэг нь надад их гүн мөлөг үжилж. Тэгвэл уртын дуу бид зөвхөн энэ үнэ тайлаа заавал уртын дуу хүнд мэддэх биш. Уртын дууны энэх сэтгэвэр юу гэж байгаа энэ уртын дуу дуулдаг тоглогч энэ хүний амьдрал нэг уртын дуу одоо ямар хэмжээнд хүрч байгаа. За нэг тэргийн жил очоод одоо тэр одоо хол нэг эдүүсийн уртын дуу жорогийн үгүй шүүгээ дуулаад байдаг. Тэр чинь хүнд ариун юм хэлж бай. Одоо аав шиг хэлдэг энэ далдуур мөн чинь мэдээ уртын дуугаан заавал яаж хамгаалах болох яаж хөгжүүл болох тэр шууд хэлэхгүй. Гэвч далдуур энэ юм сайхан хэлээд өгч. Жолоонамин жолоорэ
нэлээд бол одоо дахиад хэлдэг гэнэ. Чолоос энэ үг би бас итгэнэ. За уртын дуу чинь бол уртын дуу бол манай Монгол үндэстэй нэг бол сүлд дуу. Сүлд тий. Ямар нэг дуу чинь бол уртын дууг бүр төлгөлд дийлэхгүй. Ялангуяа хаа заваас эхлээд модернлээс эхлээд лаасрангуй алтан жижиг одоо бүгд уртын дууг төлгөлд дийлэхгүй. Учир нь энэ дуу бол манай бүгд дэлхийн монголчуудын их дуу. Иймээс энэ ийм их агуу их сүлд дууг нэг хүн төлгөлд дийлвэл энэ дуу тийм өөрийнхөө өнөртөг тийм их өгөхгүй гэж. Энэ чолооны энэ үжилтийг бол би их итгэж явна. За би хэлж уртын дуугаар би одоо заавал хаазууг хэлэх үү? Баянлагэр хэлэх үү? Би хэлж байна. Ингэх одоо манай уртын дуу зөвхөн нэг хүний болсон дуу. Эсвэл зөвхөн болохоос тийм. Иймээс бол би чолооны энэ үжилтийг бас их итгэнэ. Иймээс бол түүний энэ ханаагийн үлдэж байгаа энэ орж байгаа энэ ямар талаас нь энэ үний илтгэх энэ талаар их сайхан байсан. Тийм. Тэрний бас одоо яг энэ киноны хавьд авч хэлүүлсэн нэг амжилтад хүрсэн. Тийм. Нэг учир нь байж байна. Киног яаж хэр зэрэг ойлгох, ямар шиг талаас нь сүйдэрлэх. Одоогийн киноны удирдаач бол бас зарим нь ингээд янзын ус толгоогоо уулцсан, сахал санчгаан өнжүүлсэн тийм ээ. Тиймэрхүү. Тэгэл нэг ийм нэг залуу хөрхөө аймар тийм сайхан асвар. Тэгээд нэгхэд тийм хөөрхийлэх санаатай ингээд хөөрхий гэж л одоо их ярддаг тэр хүн юм бол хөөрхий. Тэгээд их дэгжин ингээд мас одоо ингээд тийм хорхон их л танилцаад одоо ингээд өргөлж утсаар ярддаг ч болсон холбоотой болсон. Тэгээд энэ нэг бол одоо цагаан сарын сагалсаар л одоо эхэлнэ гэж ингэж юмсан. Тэгээд би бол дотор нь босон дэвтрийн үзэж чахал ингээд ухааны олохгүй заадаг. За ийм л хийх юм бид хүн гэдэг юм чинь амьд өвөлж өстой нөгөө алтан ягнаас усууд ингэлээ тийм ээ. Тэгэл одоо юм булганыг хийх юм байна. Тэгээ үлгэрийг ингээд үзсэн чинь дотор нь бол яг хөө миний амьдралтай ингээд ойрхон юм бол маш их олон байгаа. Тэгээд би бодсон. За тоглолцох штэ гэл. Дотор бол тэгэж бодсон. Яг хөө өнгөрсөн юм хийсэн юм. Вэ? Оо, ээж үү? Би цэцгээ байна. Тааш цуураа сайн байцгаана уу? Сайн байна. Чи сайн байна уу? Оо, за ээж Батын хаага ямар учир байна уу? Оо, одоо зууд шуурган болоод нэг мө инг батгалаад одоо өөх юм байна. Батогног дуудаад хаач. Одоо нэг мө согтоо юм ирсэн одоо хэрэггүй юм уу? Тэгээд одоо бат нэг малын ч байх юм яа нэг арга байлгүй дээ. Оо, за. Тэгвэл би Батыг дуудаад ээж хүлээж агаарай. За, цэцгээ минь аа. Одоо чи зоргон бараа. ертөнц гэдэг ийм байж шүү хүмүүс. Одоо зоргон бар биеийн сайхан гамна шүү. Ингэж амьдрын шүү. Өгсөн нүхдэг амьдрдаг нь амьдрдээ шүү. Амьд явсан шүү хүмүүс. Аав чинь одоо балбараад ингээд жил зовдоо одоо ингээд балбараа хэлж байна хүмүүс одоо би яанда. Би ч одоо ийм л зовлонтой хүн да одоо тэгэл ээж нь үнэн зовж шүү. Нөгөө мө ингээд яах үхээгүй л бодох нь үйлээд одоо өдөртөө их хаагаад тэгээд өөхөх юм олдохгүй надад одоо би ч одоо ёстой нэг зовлон зүтгэртэл хүн байна да. Миний хөөдөө тэгээд зоргон бараад болохгүй болов. Гэмнэ одоо тэгээд ирээд намайг нэг үдээд нэг муу бодох надад нэг үдээд явсан. Үдчих юм уу яа тийм нэг хүн нэг юм уу яа тийм гэж ээж нь одоо ингэж бодож.
Одоо яанд ээж нь нэг зовлонтой орчлог төрсөнгүй ч одоо яанд миний одоо зоргон барих үнэ ээж нь одоо ингээд зовсож миний энэ морин жаахан шаргыг сонсоход сонсохоор чолоо хэлдэг. Эдэн тануу энэ бадааны байлж байгаа тийм. Тэр гар машинаар ингээд нэг жаахан шаргыг тэр үнэн тэгээ номхорцсон шүү. Тэр чинь бүр ойртуулахгүй нэг хүн зодоод бүр ингээд жигшээдсэн. Тэгээд нөгөө одоо тэр миний нөхөр бол тоглосон бат одоо очоод манай нөхөр одоо очоод нөгөөс их морин одоо ингээд юу яах ингээд бүр халгаахгүй юм чинь зүгээр 5 амтаа болсон ингээд хашгилэн бүр хашгираа хүн үзэж чадахгүй. Тий зодоод нөгөөс сургуунгээ зодцоор байтал чи нөгөө. Тэгээд нөгөө гар утсаар нөгөө гар утсаар ингээ нөгөө жаахан шарга юмсан чинь энэ дуу сонсоод ингээд ном хорсон энэ бол үнэн. Яг үнэн. Яг тэгсэн. Тэгээд энэ нэг удирдаач намайг тэсгэлж энэ би хэлж аяа энэ одоо моори одоо нэг дуу гэж хийж илдээ. Бас маад чи уусан чи энэ үний чигээ нэг үжив ба. Тэр энэ үжигдэл дээр ийм тусгай ийм нэг юм бичиж оруулж. Гэвч удирдаач энэ бараг бүтэхгүй гэж бодчих. Гэхдээ тухайн үстэй ингээд хараа хамуусан эдэн ингээд бүр ингээд хайлаад ингээд сүдэрлэ барах байж дүүл энэ одоо энэ морин маань жаахан ширгэн юм энэ гаргацсаар дуусаар одоо тэр морин ингээд сайхан намхраад ингээд уяраад ингээд бэйнж чирээд ингээд энэ удирдаач надад хэлсэн. Ингээд их манай хажуугаас нь харж байгаад мансуур аймар хөдөлсөн шүү дээ. Авч хэлвэл одоо яг нэг үлгэрээс нь ангиж яриул нэг дуучин хүн яг өөрийнхөө хүсэл мөрөөдлийн тэр ингэж гарч ирсэн нэг дуучин хүн нөхөр нь ингээд насаасныхаа дараа эргээд бушаад нутагтаа гарсан. Өөрөө нь одоо дуулд ирэх юм байсан тийм тийм дуулд ирж чадах юм байсан. Тэгэд ариун хүмүүс энэ юун дээр бас ингэж ярьж байсан. Аав шиг одоо яг өөрийнхөө биеэр нь тоглосон шиг болцсон байна. Харин тэгээд байгаа юм. Халчлаа хассан ярьсан. Таны амьдралууд яг тийм сайхан илүүгдэлүү яг энэ амьдралыг өнгөрөөсөн байхаар амар сайхан амьдралыг тоглосон. Энэ амьдралыг тийм биеэрээ туулсан юм яасан ч гэсэн тийм ээ хизээд гисэн тэр юм байгаа юм чинь дотроо тийм тэр юмыг ингэж нэг цаанаас нь юмыг хайж ирнэ гэх юм биш өөрийн биеэрээ туулж гаргасан юм бол хизээд ч гэсэн ингээд өөрийн амьдрал дотор өөрийн нүдэн дотор өөрийн сэтгэл дотор байгаад байдаг болохлаа. Тэгэхээр энэ киног бол яг үннийг хэлэхэд яг тийм нэг тоглохын үест бол би тэгж их зовоог би тэгж их сандраагүй шүү дээ тоглогч ингэж одоо юу яа шүү би бол тэгэл ирээ нэг бодлороо ингээд бодсноо хийгээд ингээд энэ ч одоо өнгөрсөн амьдралаа дахиад нэг бодоод өнгөрлөө гэсэн юм нэг. Яг танай энэ амьдрал ийм сайхан утга уулгатай, ийм сайхан баялаг байхаар энэ кино бас тийм их амжилт олсон. Тэрнээс нь ингэж ойлгоно үнийг хэлвэл. Тийм аа. Дахиад энэ кино дотор нэг үжигдэл уучныхаа би энэ киноны IC бичсэн чинь би өөр хамгийн ариун үжсэн баг. Тийм уулганд нь оркугаар яаж юм сайн. Тэгээ энэ ээж нэг тоглосон юм одоо надад чигтгийгүй нөлгөөж. Энэ хүүн явах таа бол тэр холоо шийчгээ явсан байхгүй. Ингээ шийчгээ явахад бол нэг томбон ингээ аваад томбон гар. Ингээ явахад аяа миний дотор тэр одоо ингээ явж ингээ чичиж чадаад хүүнийхэн шийс ингээ томбоор ингээ сайхан ингээ хөмрөөт тавьсан байхгүй. Хүүгэн бодох бол ингээ жахан сөхөөд үжиж чинь эргээд гэж. Та хүүгэн санах болох. Аяа энэ нэг заахны одоо би манай тэр удирдаад чолоо гад хэлдэг. Аяа энэ нэг дөмхөн юм нэг хэд алхалга юм дөхөх юм нэг хэдэн үжигдэл гэвч тэр аяа тэр ээж энүүний тогсон бол одоо өнөр надад бол одоо
онцгой нэг ээж хүүгээ мөрөөдөж байгаа хүүгээ санаж байгаа тэр тэр сэтгэл одоо ертөнцийн хамгийн их агуу их хүний сэтгэл тийм ээ тийм. Тэгээ би энэ ээж түүнээс тоглосон бол үнээр сайхан тоглосон. Тэгээд одоо өөрхий настан бурл ээж одоо үнээр их том нэг өөр Монгол манай Монгол үндэстэн дотор гэнтг нэг том настай тоглож гараад ирсэн байна. Өнөр энэ тууд одоо ээж хэрвээ тэдүсээр ингээ биднээс ярилцааг харж яваад одоо миний хаваас ч гэсэн ариун Монгол үжигчдийн хаваас одоо ээжэд амар баяр хүргэж байна. Одоо ээжүүд өнөр амар сайхан тоглосон. Өнөөс бүр тэгэж өнөлж байна. Ээж бас өөрөө ингээд тоглосныхаа дараа эргээд шагнал авч байгаа үстэй амар ингээд сэтгэл нь амар ингээд одоо баяртайхан ингээд шагналаа авчихаа сайхан монголоор ярьцсан, дуулцсан. Хүмүүс амар ариун хүмүүсийг бүр гайхуулсан. Би тэр улаан хевсэн дээр ингээд яваад ингээд юутагаан удирдаачтайгаан доонтайгаан одоо маск хэдүүлээ ингээд яваад татдаг дотроо мож. Энэ киноны одчуудын нэг наснда хамгийн зол жаргалтай бол хевсээр явах юу гэж ингэж ярьдаг үнэн тийм юм байна гэж. Нэг наснда нэг удаа энэ улаан хевсээр алхах. Нэг л удаа алхах одоо болцсон. Аав шиг хэлсэн би сайхан ойлгоно. Учир нь тэр 2005 онд би ханаа аралдаар анх удаа ингэж явсан шүү дээ. Тэр одоо өнөр амаргүй. Одоо тэр нэг зарим тэр нэг ухаан дуун тэр зарим тэр нэг жилийн тэр явж байгаа юу бодож явж байгаа ямар бэнд ямар нэг байдал үүсэх үү. Тэр бол сэрэлдэг байна. Тийм хондоо сэрэлдэг байна. Санаандаа тийм одоо маргаад өгсөн ч бараг болох юм ба гэж бодлоо. Тийм. Үнэн сайхан. Ямар юм зол жаргал тэр чин сая зол жаргал байна лээ.
Заримдаа ингээд хоёулаас хоёулахнаас яриад. Гээрийн зүгд биш үү гэдэг. Ингээд тэгж заримдаа бүр тэгж энэ ер мэдэг зэмжэн тэгж юм бодоод ингээд зарим би ч юу бодож байгаа гэсэн чинь гээрийн гайхмаар энэ зүгд биш бада хүмүүс гэдэг. Ингээд байгаа. Тэр хүн тэглгээд нэг насаараа малцсан нэг малчин хүн миний ээж нэг насны амьдрал ч гэсэн тийм ээ хар багасаа ээжээсээ салаад тийм одоо яг үннийг хэлэхэд бол тийм нэг сайхан шууд ингэж нэг жаргаж цэнгэж амьдрсан амьдрал нь бол маш хугацаа нь маш цөөхөн одоо сүүлийн үе болоод одоо бие бүдүүн болоод том болоод ингэж тэгээд бол нэг ингээд өөрөө ингээд кино тоглоод ингээд юмсан болоод хэлж за одоо би зүгээр одоо нүд анлах над ирэн говдол байхгүй гэж хэлдэг. Тэгж хэлж. Одоо ганцхан одоо ийм л үг ярьдаг. Ээжүүд бас яриангүй амар баярлсан байх. Тийм. Тэгээд тэр дуулаадсан чинь зүгээр манай хасчлаг удирдаач манай хоёр доор бүр гайхаж байгаа юм чинь. Тас гэж гарцсан тэр хоолой. Тэр юмда шанхаа тэр нэг тийм юу авах нь тийж өөрөө тэр хөвлөр хангаа гэсэн дуулсан. Яг ээжийг бол би хичнээн олон дуулуулж яхансан. Тэгэж хоолой бол ёстой тас гэж гараа явуулсан шүү. Ингээд хоолой зүгээр цэнгисгээ гараа явуулсан. Тэгээ манай хоёр хэлж байгаа хой. Хөшгөн амаргүй чангарж ин шүү гэж хэлсэн дотор. Нэг хүн баярлсан тийм. Баярлсан чинь байдаг юм нь бүр ингээд ёстой хүний тэр сэв нэг гэдэг байхгүй тийм. Удардаач чулууга Францаас сайн харж ирсэн шүү дээ. Ингээд одоо Францд энэ кино одоо Францын юундаар тавьсан. Таваад одоо маш их Францын хүмүүс над тэр юугаар мистерас юу захаар үйлж. Кино үзсэн, цавртын дуугсан кино үзсэн чамайг манус бас нэг талаар танилаа гэж. Сайн байна уу? За, сайн хаварч байна уу? За. Заасан байдаг юм. Гайгүй. За, сайн байцгаана уу? Сайн байна уу? За. Хамтан өргөж ирсэн. Хамтан ядаж үзэрөө. Гайгүй. Хоёр уулаад зэнэ долоочих. За. Хавж ийнэ тэгээ. Зааварж байна. Сайн байна. Энэ дээр том юм дараа унтах та. Хөөе наадлаа. Манхаси. Авандрацсан ч гүвэнэ хөрхи. Хаяусын болгоолом уурлаад ирээ. Миний хүүгийн аавын тэмээ хайжаа шуурганд явж гэжээ. За хам таа. Хүүгийн аав тэгээ бурхан болоод явчихсан. Надад ийм нэг сайхан хэлээд надад хүүгийн сайхан өсгөөд хоёр ээжээ сайхан асраал. Сайхан амьдрал өгөөг чил. Энэ сайхан уртын дуугсан кино хүмүүсийн энэ сайхан таашаалыг бол болсон. Ингээд өнөр амаргүй их өндөр хэмжээнд хүрсэн. Одоо Шанхайны одоо нээлтийн сайхан урлагийн энэ ёслолдоор байна. Ингээд мөнгөлөөр тус очсон тийм. Бүр сайн Францад тус очоод. Саяхан Францад очоод ирсэн. За ингээд одоо ерөн уртын дуугийнхаа энэ сайхан буйнд энэ сайхан бүтээл бас уртын дуугаар нэрлэгдсэн энэ сайхан бүтээл олон даяартай ийм сайхан өндөр амжилтыг одоо өндөр амжилтад хүрсэн. Ингээд даяар монголчууд бүгдээ их баярлсан.
бодод нэвчээ. 야, 다시 явал бүтнэ, сажид явал хүнэ. Ямаа жижүүрийн дараа. Таамад баярлалаа. Тэртэд гэлалзаа үзэгслээ догмэн миний зүрхийг харавлаа. За баярлалаа. Ягах чад зэрэмж хэрэгтэй. Жоох чад асуужил хэрэгтэй. Жижүүрдэг ахын шиг баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Чи миний үзэгслээ